Неврон хичээлийн үргэлжлэл 2 дугаар хэсэг. За самбар дээр 57 ширхэг хасах тэмдэг бичв. За хасах тэмдэг 57 ширхэг байсан гэж. Ямар нэг үйлдэлээр 2 тэмдэг сонгоо авч оронд нь 1 тэмдэг бичнэ. Хэрв ижил 2 тэмдэг арилга бол оронд нь нэмэх тэмдэг бичнэ. Эсрэг шүү. Эмрэг явчихж байна. Эсрэг 2 тэмдэг арилга бол оронд нь хасах тэмдэг бичнэ. Хамгийн сүүлд ямар тэмдэг үлдэх вэ? Одоо хамгийн сүүлд 1 тэмдэг үлдэхэд нэг одоо 2-ыг сонгож чадхаа байж учраас ганц үлдчих юм бол бодлоо нэгсдээ үйлдэл зогсож чинь гэсэн үг байхгүй. Тэгэхээр эхлээд нэг ажиглах юм. Ямар нэг үйлдэл хийхэд тэмдгийн тоо 1-ээр багасна. Ягаад гэвэл 2-ыг сонгоо оронд нь 1-ийг бичээд байна гэдэг чинь тэмдгийн тоо ер нь бол үргэлж нэг үйлдэл дээр 1-ээр багасна. За нэг ажиглах юм байна энэ бол тэмдгийн тоо үйлдэл бүр дээр 1 ширхэгээр багасна. За дараагийнх нь. За анх сондгоо ширхэг хасах тэмдэг үнэ энд одоо 57 ширхэг буюу 57 чинь сондгоот. За 2 тэмдэг сонгоод аваад одоо эхний үйлдэл бол ойлгомжтой ч яаж ч усаа 2 хасах тэмдэг сонгоно. Аль дуртай 2. Эхний үйлдэл хийхэд юу болох юм гэхээр 1 ширхэг нэмэх тэмдэг 57-аас 2 гэсэж байгаа ч 55 ширхэг хасах тэмдэг үлдэнэ. Ийм үлдэнэ 1 дугаар үйлдэлийн дараа. Энийн араас 2 дугаар үйлдэл хийгднэ гэсэн үг. Эхний үйлдэл бол яаж ч үсэн ийм л үр дүнтэй байна. За одоо энэ дараагийн үйлдэлүүдээр одоо хэдүүлээ бодох хэрэгтэй. Сондгоо хэвээр байна одоо нэгдний үйлдэл хийхэд хасахын тоо сондгоо хэвээр байна. За дараагийн үйлдэл нэмэх хасах сонгож болно. Эсвэл хасах ингэж 2 л боломжтой гэсэн үг. Нэмэх хасах сонгох юм бол оронд нь хасах тэмдэг тавихаар хасах тэмдгийн тоо өөрчлөгдөхгүй. Нэгсэндөө тэгвэл энэс цааш ийм юм ажиглчих болно гэсэн үг. Эсрэг тэмдэг сонгоход хасах тэмдгийн тоо хэвээр байж үдэг гэсэн үг. Ижилхэн 2 тэмдэг сонгох юм бол хасах тэмдгийн тоо 2-оор багасна. Эсвэл 2 нэмэх тэмдэг бол оронд нэмэх тэмдэг тавьчих юм чинь. Ижилхэн 2-ыг сонгох юм бол хасах тэмдгийн тоо эсвэл өөрчлөгдөхгүй эсвэл 2-оор багасна. Нэгсэн тоо хасах тэмдгийн тоо 2-оор л багасдаг гэдэг юм хэлэх гээд байгаа. Хасахын тоо 2-оор багасдаг ямар нэг үйлдэлүүдээр. Гэхдээ заримдаа 0-оор багасдаг гэж болно, тэгшээр багасдаг гэж болно. Тэгвэл хамгийн сүүлд нэг ширхэг тоо үлднэ гэдэг чинь хасах тэмдэг л үлдэх гээд байгаа байхгүй. Эндээс хараад багт яагаад тэгж хэлээд байгаа юм гэхээр 55, 57, 55 дараагийнх нь 53 ширхэг хасах үйлдэл үлдэнэ. За ингэ явах юм бол хасахын тоо дандаа ямагт 0 эсвэл 2-оор багасаад байна. Тэгэхээр эцсийн нэг ширхэг тэмдэг үл үргэлж хасах тэмдэг үлдэнэ гэдгийг л эндээс хэлэх гээд байгаа гэсэн үг. Тэгээ энэ вариант нь юу юм гэхээр тоо 1-ээр багасдаг нэг үйлдэл. Нэгсэндээ би 56 удааг үйлдэл хийн гэсэн үг. Нэг үйлдэл хийхэд 56 юм чинь дахиад цааш нь би 56 удаа үйлдэл хийнэ гэсэн үг. Тэгээ хасах тэмдгийн тоо үргэлж сондгоо тоогоор явдаг доошоогоор. Нэгсэндээ 57-аас 55, 53 хэзээч хасахын тэгэхээр 0 ба 2-оор 57 гэдэг тоог одоо бид нар 0 ба 2-оор л багасгаад байл эсвэл 0-ыг хасаад гарснаас нь эсвэл дахиад 0 ижлэн дахиад эсвэл 2-ыг ч юм хасаад авахд хэзээч би нэг сондгоогоос тэгшийг хасаад байгаа учраас хэзээч би нэг үргэлж сондгоо хэвээрээ явах байхгүй. Сондгоо хэвээрээ явах вэ. Тэгэхээр юу хэлээд байгаа юм гэхээр дахиад хэлээд байгаа юм нэг юм гэхээр 57 гэдэг тоо үргэлж заавал 1 гэдэг тоонд 1 ширхэг хасах дээр заавал очно л гэдгийг би хэлэх гээд байгаа. За дараагийн бодлого. Тэгэхээр энэ вариант ер нь тэгш сондгоо ч юм уу ийм чанарыг айгүй их агуулдаг. За жаахан англи дахиад
8 дугаар ангираад орох юм бол хуваагдлын шин чанар хадгалдаг ч юм уу ийм зүйлүүд рүү харна. Одоо бол ингээд 5 6 дугаар ингээд тэг сундгой тооны хуваагдах шинж ч юм уу иймэрхүү зүйл дээр аюу их илэрч үүдэг гэсэн үг. За дараагийн бодлого 3 уутанд тус бүр эдий тооны чихэр байсан. Аль нэг уутнаас тэнцүү тооны. За энэ тэнцүү гэдэг үг их учиртай. Нэгсэндээ аль нэг уутнаас А тооны чихэр бол дахиад нэг уутнаас Аг аваад энэ хоёрын хооронд нийлүүлэхээр 2 А болно, нэгсэндээ тэгш болж байна гэсэн үг. Үүнийг нөгөө уут руу ийн. За ийм л үйлдэл явагдаад байгаа юм ш. Тэгээ бүгднгийн сондгоо болгож чадахгүй л гэж байгаа юм ш мөн. За энэ гурвын нийлбэр нь хэдийн дүүч. Нийлбэр нь хэдийн нэг хачиглчий бас бодлоо тэргүүлж магадгүй. 40 64 3 сондгоо тооны нийлбэр тавигдаж болох юм уу? 64 сондгоо дээр сондгоо нэм одоо болохгүй л дээ. Сондгоо дээр сондгоо нэмээд тэгш дээр сондгоо нэмэхэр чинь сондгоо гарна. Гэтэл 64 тэгштэй юм чи ер нь бол болохгүй юм байна. За тэгтээ инвариант гэдэг юм харах гэж үзээ хэдүүлээ эндээс. Би бол зүгээр тэг сондгоо ашиглаад ер нь уут бүрдэх чихрийн тоог сондгоо болгож болох уу гэж асуусан учраас гуруулаа сондгоо юм бол бас л инвариант би дотроо бодож ил байна л да. Ямар инвариант гэхээр ямар нэг үйлдэл хийхэд 3 уутан дахь чихрийн тооны нийлбэр 64 хэвээрээ үргэлж байна гэдэг хүртэл жижиг инвариант яваад байгаа байхгүй. За би нөгөө талаас нь ийм юм харан ингэж бодмоор байна. За энэ бол нэг бодолд болцсон асуудалгүй. Тэнцүү тооны 2 чихэр авна гэдэг чинь тэгшийг эсвэл сондгоог л авч байгаа гэсэн үг. Гэтэл энэ хоёрын нийлбэр ямагт тэгш гарна. Тэгэхээр аль нэг хоёр уутнаас одоо анх бол сондгоо тэгш байсан юм чи аль нэг хоёроос нь тэгш ч юм уу сондгоог аваад өөр нэг уутанд хийхээр заавал тэр уут тэгшээр нэмэгдэнэ. За би бүгдийн сондгоо болохыг хичээж юм чи би энэ хоёроос тэгшийг авъя л да. Тэгшийг аваад авсан тэгшийн дээр нэмэхээр тэгшийг нэмэхээр энэ тэгш үүсчихэд байгаа байхгүй. Тэгэхээр энэ ямар инвариант энд байгаа гэхээр ямар нэг үйлдэлийхэд сондгоо тооны чихэртэй уут ямагт олдноо л гэдэг мессеж эхлэх гээд байгаа. За дараагийн бодлого. Самбарт 100 гэсэн тоо байсан. За нэгийг нэмж эсвэл хасах үйлдэл 53 удаа юм. Энэ 53 удаа гэж энэ сондгоо тоо шүнэ гэж хэлж. Хийж энэ тэгш 80 гэдэг тоог гаргаж болох уу гэдэг асуудал очиж байна л да. За тэгвэл 1-р үйлдэл би ингээд 2-р үйлдэл, 3-р үйлдэл, 4-р үйлдэл гэх мэтлэн 53 үйлдэл хийнэ гэж. За би эхний үйлдэл хийхэд тоо маань ямар нэмсэн ч хассан ч тэгш анх бол тэгштэй байгаа шүү дээ. Энэ бол анх тэгштэй. Тэгвэл нэгийг би нэмсэн ч хассан сондгоо дээр очино. Сондгоогоос би нэгийг нэмсэн ч хассан ч тэгшээр очино. Нэгсэндээ дахиад би тэгшээс нэгийг нэмсэн ч хассан сондгоо дээр очино. Нэгсэндээ тэгш сондгоо сөөлжлөө яваад байгаа энэ нэрээ тахгүй. Гэтэл энэ сондгоо дугаар дээр яагаад вэ хажиглаарай. Сондгоо дугаар дээр сондгоо гэдэг 53 гэдэг 53 дахь үйлдэлийг хийхэд сондгоо үйлдэл дээр сондгоо нэг гэдэг шүү. 53 дахь үйлдэлийг хийхэд сондгоо тоо гаргах хэрэгтэй юм. Гэтэл бидрийг 80 гэдэг тоо гаргах гэдэг учраас 80 бол сондгоо тоод зөрчинө. Иймд би 53 үйлдэлээр энийг үсгэж 80 гэдэг тоог үсгэж чадахгүй гэдэг л бол хөлбөрлөө. За энэ эдгээр хичээлүүдийн үргэлжлэлийг илүү их үзээгүүл энэ вебсайтаар үзээрэй Douglas-ийн юм ээ. За